танд бас буруу зөв мэдээлэл байдаг байж магадгүй. Энэ дээр маш их зохион байгуулалт хийх шаардлага байна. Тэр нэгдсэн эмнэлгийн хавдрын тусламж үйлчлэгийг богино хугацаанд ашиглалтанд оруулах зайлшгүй шаардлага байгаа шүү. Та тэрийг сайн судалж үзээрэй. Энэ эрүүл мэндийн даатгалын сангийн өр тэглэгдлээ гэд сайд маань тэгж байна. Энэ яг ингээд өрн тэглэгдсэн юм уу? Манай энийг баталгаажуулаад даатгалын ерхий газрын дарга эмдүүзийн зарим гишүүдээс хариулаад өгөр. Би бол одоо 22 онд гарсан алдаа энэ дахиад давтагдаад яваад байна л гэж харж байна. Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчдын цалин мөнгийг нэмэгдүүллээ гэдэг тушаал гарсан боловч одоо эмнэлгүүд санхүүжилт олгож байгаа өртгийн жин дээр нэг ч төгрөгийн ялгаа гараагүй. Одоо ингээд цалин нэмэгдүүлсэн ачаал чинь бүгдөө эмнэлгүүд дээр эрүүл мэндийн байгууллагууд дээр очсон. Намар ихэд нөхцөл байдал маш хүнд зүйл рүү явж шүү. Та хэд энэ сайдад маш зөв мэдээллээр хангаж ажиллаарай. Бүх юм болоод байгаа юм шиг ийм мэдээлэл яваад иж болохгүй шүү. Энэ урдсан сэргийлэх эрт илрүүлэг ер нь одоо өнгөрсөн оноос хойш явсан уу? Яваагүй бол яагаад зогсож вэ? Энэ эрт илрүүлэг урдсан сэргийлэх үзлэгт хэдэн төгрөг зарцуулж ийснийг хэдэн төгрөг хэмнэхээ зогсоочвоо. Одоо бид нар бүгд ухарчлаа. Өвдснийхэн дараа эмчилдэг тэр тогтолцоо руу буцаад орчлоо. Бидэрт ямар ч эрт илрүүлэг урдсан сэргийлэх үзлэг байхгүй болчлоо. Байгаа бол ямрууд нь явж байгаа юм бэ? Хэдэн төгрөг зарцуулж ба. Тэрийг нь хэлээд өгөөч. Тэгээ эрүүл мэндийн даатгалын сан чинь ер нь иргэдэд ойртод хүртээмжийн нэмэгдээд байгаа мүү юм уу? Нэмэгдэж байгаа бол та нар ямар үзүүлэлтээр хэмжээд ингэ нэмэгдэж байгаа юм бэ гэдгийг сайн ойлгуулахгүй бол эрүүл мэндийн даатгалын сан улмал болохгүй байгаа юм шиг ойлголт их яваад байна. Эрүүл мэндийн даатгалын сан болж байгаа хүртээмжийн нэмэгдэж байгаа бол ард иргэдийн сэтгэл ханамжинд өөрчлөлт гарч байгаа бол энэ дээр та нар ямар судалгаа хийсэн бэ? Энийг судалгааг нэгээд нотлогоотойгоор эргээд мэдээллийн түгээдэг болохгүй л ерөөсөө нэг болохгүй юм энд байгаад байгаа юм шиг тийм зүйл болчих. Энэ дээр ямар арга хэмжээ авч байна? Ер нь тэгээд эрүүл мэндийн даатгалын сангийн их усүрийг нэмэгдүүлэх шаардлага байгаа мүү юм? Байгаа бол та энийг яагаад ярихгүй байна? Өнөөдрийнхөө болох юм шиг ойлголт өгөх юм. За тэгээд тодруул. За 2 номер дээр Батбаатар дараа хариулж эхлэх үү. За эрүүл мэндийн даатгалын сан 2025 онд 2024 оноос нийт 316.8 тэрбум төгрөг бол шилжиж ирсэн байгаа. За эдгээр үр төлбөрийг бол 2025 онд бол бүрэн барагдуулсан. За үлдсэн 25 оны жилийн эцсийн байдлаар бол нийт 198.4 тэрбум төгрөгийн үр төлбөртэй бол гарсан. За энэ үр төлбөрийг бол 2026 оны 1-ээс 6 сард бол 20% график гаргаад үүний дагуу бол үр төлбөрүүдийг бол барагдуулж өнөөдрийн байдлаар бол зөвхөн лавлгаа шийдлийн эрүүл мэндийн нэг байгууллагт бол 10 тэрбум төгрөгийн өртөө, анхан шатн дээр бол 7 тэрбум төгрөгийн өртөө, бусад үр төлбөрийг бол бүрэн барагдуулж бол дууссан байгаа гэдгийг хэлээ. За хавдрын нэгдсэн сонгон шалралтын одоо журам маань шинжилгээдэн батлагдсантай холбоотойгоор бол гэрээ байгуулах асуудал хийгдэн. За энэ дээр бол тухайн эрүүл мэндийн байгууллагууд дээр бол газар дээрх хяналт шалгалтыг хийгээд одоо сонгон шалралтыг явуулаад гэрээг бол үргэлжлүүлээд ажиллана. Өртгийн жинд бол суур тарифыг бол лавлгаа шийдлийн эрүүл мэндийн байгууллагуудын суур тарифыг тусламж үйлчилгээний суур тарифыг 8%-аар нэмэгдүүлсэн. За өртгийн жингийн хувьд бол тухайн тусламж үйлчилгээг үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудаас сүүлийн одоо 1 жилийн хугацаанд үзүүлсэн тусламж үйлчилгээнд гаргасан зардлын тооцооллыг авч иж өртгийн жинг бол хийдэг. Өртгийн жинд бол тодорхой өөрчлөлтүүдийг бол оншийн амралтай бүлэг дээр бол өөрчлөлт оруулаагүй. Тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас өртгийн жин одоо хүрэхгүй байна гэсэн зардлын тооцоог ирүүлсэн тохиолдолд бол манай байгууллагаас бол өртгийн жингийг бол хийгээд явдаг байгаа. Эмдүүзийн гишүүдээс хариулах үнэмж. За энэ алдагдлыг бууруулах, өр төлбөр хоригдлогцсон өр төлбөрийг бүрэн барагдуулахаас гадна хоримтлогцсон авлагууд байж байгаа эрүүл мэндийн даатгалын сан дээр олон жил дамансан одоо энэ үндэсний аудитын газрын тайлангаар бол 77.5 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй гэж байж байгаа. Бас энэ дээр бас тайлбараа бас мэдээлэл өгж явахдаа бас өгөөд явах хэрэгтэй. Энэ авлагаа барагдуулахдаа ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа гэвэл эн чинь сан чи бас
Үлдэгдэл чинь нэмэгдэхгүй, дээр нь байгаа үлдэгдэл чинь өсөж ш тодорхой үр ашгаар. Энэ байхгүй болчихж байгаа шүү дээ. За хэдэн номер хариулна гэнэ? Гишүүдээс 7 өргөснө үү? За гишүүдээс хариулахгүй бол одоо сайд хариулна да. Хэд гинэ хэн гинэ? За 2 номер хариулт нэмж. За эрүүл мэндийн даатгалын сан бол арилжааны 3 банкнаас бол авлахтай. За эдгээр авлагын Капитал банкнд бол нийт одоо 136.1 тэрбум төгрөгийн авлага байсан. За үүнээс үйл хөдлөх хөрөнгөөр бол 46.7 тэрбум төгрөгийг, мөнгө хөрөнгөөр 15.2 тэрбум төгрөгийг барагдуулсан. За өнөөдрийн байдлаар бол нийт 74.2 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. За үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас бол нийт 25.4 тэрбум төгрөгийн авлагатай байснаас 20-21 онд бол энэ үндсэн төлбөрийг бол бүрэн барагдуулж хүүгийн авлага буюу 2.1 тэрбум төгрөгийн өр авлага үүссэн. Өнгөрсөн эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар бол энэ үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас санал болгосон 2.1 тэрбум төгрөгтэй дүүцгүүц хөрөнгийг одоо эрүүл мэндийн даатгалын санд хүлээн авахар бол шийдвэрийг гаргасан байгаа. За Чингис хаан банкны хувьд бол нийт 27.8 тэрбум төгрөгийн төлбөр нэмэгдүүлсэн 3.4 тэрбум буюу нийт 30.8. За тодруулах уу? За урчин сэргийлэх эрт илрүүлэг байна. Дээр нь түрүүн бас маш тодорхой өнгөсөн гişүү асуусан шүү дээ. Өртгийн чинь нэг төгрөгөөр нэмэгдээгүй. Эмнэлгүүд очиж байгаа санхүүжилтийн нэг өрөө өсөхгүй. Намар одоо санхүүжилт нь хүнд байдалд орох уу гэд орохгүй бол орохгүй гэж хариулж байгаа. Тэгэхээр яг ингээ ерөнхий яриад идэг орох юм орохгүй мó гэдэгт нь хариулт өгөхгүй шүү дээ. За 2 номер дээр Батбаатар дараа хариулъя. Эрт илрүүлгийг бас хариулъя. Тэ өртгийн жингийн хувьд бол тухайн оншийн амралтай бүлгийг суур тариф болон өртгийн жин гэсэн 2 юм тооцооллоор бол нийт өртгийг бол гаргаж байгаа. Суур тарифыг бол 8%-аар нэмэгдүүлсэн. За энэ тогтоол маань өөрөө эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас бол 2 сард одоо яамнаа санал авахар хөргүүлсэн. За энэ тогтоол одоо хууль зүйн дотоод хэргийн яам дээр бол одоо алавжиж одоо бүртгэгдснээр бол хүчин төгөлдөр болно. Тэгэхээр 6 дугаар сараас бол суур тариф бол үндсэндээ 8%-аар нэмэгдээд явна. Энэ хугацаанд бол эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн байгууллагуудын цалингийн мэдээлэлд үндэслээд урьдчилгаа тухайн гүйцэтгэлийн урьдчилгаа санхүүжилтээр бол цалингийн дүнгийг бол санхүүжүүлж явсан. За үүнтэй холбоотой эрүүл мэндийн байгууллагууд цалингаас бусад зардлыг санхүүжүүлэхтэй холбоотой бол тодорхой хэмжээний үр төлбөрийн асуудал бол үүснэ. За энэ төлбөрийн асуудлыг бол энэ 6 дугаар сарын гэрээний дүнг одоо нэмэгдүүлж одоо тухайн үр төлбөрийн асуудлыг шийднэ. За мөхсөн гишүүн тодруулж иж тэгээ. Би нөө хэд хэдэн удаа тодруулсан болохоор дэг зөрчөөд байгаа юм байна. Нөгөө хариулж байгаа хэсэгт өгсдөө минутаас 2-3 дахих минут өгчөөд. Тэгэхээр за тэгвэл одоо эрүүл мэндийн яамнаас хариулт өгье. Сайд хариулах уу? Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг юу болоод байгаа вэ? Яамнаас хүн хариулах төлөөлөлд. За 9 номер. Минутанда багтаагаад маш тодорхой хариултууд өгөөрэй. Тэгэхгүй би энэ дэгээс илүү та нарт огцоо гэдэг шүү. Эрт илрүүлгийг хийхээр төлөвлөж байгаа. 2026 оны байдлаар эрт илрүүл өрсөн сэргийлэлтийг бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргаснаар бол бид нар одоогоор хийгдэж эхлэх байна. За мөхсөн гишүүн тодруулъя. Гэхдээ ингээд бид нэг бүтэн жил хэдэн жил бид нар энэ урдсан сэргийлэлт эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох гэж энэ дэр явсан. Одоо энэ тогтолцоо байхгүй болсон. Энийг байхгүй болсон, энэ тогтолцоог байхгүй болгосон дэр хэн хариуцлага хүлээх вэ? Тэр асуудал одоо чухал байна. Энэ хавдрын тусламж үйлчлэгийг энэ цаана бусад эмнэлгүүдэд одоо үзүүлдэг энэ төвлөрлийг сааруулах энэ бодлогыг хэрэгжүүлэхгүй байх юм зорилготой хүмүүс байна. Би бол тэгж хардж байгаа. Өнөөдрийн хүртэл энэ хэрэгжих боломжтой бүх тооцоо төлөвлөгөөнүүдийг гаргасан. Энэ өнөөдрийн хүртэл хэрэгжихгүй байна. Энэ дээр дөрвтэй арга хэмжээ авах хэрэгтэй байна гэдгийг одоо бас сайд хэлхийг хүсэж байна. Батбаатараа чи тэр 8% нэмэгдэл чи өнөөдрийн хүртэл 6 сар хүртэл ороогүй байна. Өнгөрсөн 6 сар энэ эмнэлгүүд чинь тэр ямар ч нэмэгдэлгүйгээр цалин мөнгөний нэмэгдлээ олгоод явж байна. Энийг хэн хариуцах юм бэ?
За энэ урьдчилан сэргийл эрт илрүүлэг дээр ер нь ямар бодлого гарах юм бэ гэдэг дээр багч угаар сайд хариулсан зүг баг. Ер нь эрт илрүүлэг бол маш чухал зүйл л дөө. Өнөөдөр эрт илрүүлэлд нэг төгрөг зарцуулбал ирээдүйдээ тэр нь 15 төгрөг хэмнэгдэн гэсэн тийм олонсон тооцоо байдаг юм байна лээ. За хавдрын тал дээр ч гэсэн бол тантай санал нэгнэ. Бид нар ч юм бол аль болохоор төвлөрлийг сааруулах тийм бодлого баримталж байгаа. Та наадсахын жишээ ихэд бол Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг хавдрын бай эмчилгээ болон хим эмчилгээ хийхэд бол яг хавдар дээр ирж байгаа ачаал нь 4% буурсан байгаа. Тэгэхээр бусад бүсүүдээр мөн дүүргүүд дээр энийг өргөжлүүлээд явах нь бол зөв гэж харж байгаа. Тэгжээж хавдрын эмнэлгийн оочт багасна. Нөгөө талдаа бол хавдрын эмнэлгийн оочрыг харахад бол дийлийнх нь бол амбулатор болон эмчилгээний хагалгааных биш гэдэг юм байна лээ. Тэгэхээр бол яг одоо таны хэлдгээр одоо Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эмнэлэг, за Баянгол дүүргийн эмнэлэг, мөн одоо Сонгойрхон дүүргийн том бүсийн эмнэлгүүдтэй бол хавдрын бай эмчилгээ болон хим эмчилгээг бол хийх нь зөв хэрэг. Тодруулах уу? За мөнх сайхан гишүүн тодруулъя. За энэ даатгалынхан бас нэг тодорхой хариулт өгч байгаа. Өмнөх жилүүдэд урдсан сэргийлэх эрт илрүүлэг дээр хэдэн төгрөг зарцуулдаг байсан юм бэ? Даатгалын сангийн хэдэн хувийг зарцуулдаг байсан юм бэ? Тэрийг тодруулаад хариул хэдэн төгрөг хэмнэх гээд энийг зогсооцсон юм бэ гэдэг асуудлыг хэлээд өгөөч. Хоёрдугаар саяны асуусан өнөөдрийг хүртэл өнөөдөр чинь 6 сар гараа явчлаа шүү дээ. Эхний 6 сар энэ өртгийн жин тэр суур тарифын нэмэгдээгүйгээс үүдэлтэй одоо эрүүл мэндийн байгууллагуудад асар их өр хуримтлагдаад явж байна энэ жилийн. Энийг хэн хариуцах вэ? Тэгээд одоо Батшугар сайдын бодлогууд хийж хэрэгжүүлж байгаа зүйлүүдийг бол бүгдийг дэмжиж байгаа. Та хэд энэ зөв бодлого, зөв мэдээлэлээр нь сайн хангаж чиглүүлж өгөх юм шаардлагатай. Та хэд үүргээ биелүүлмээр байна. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийнхэн бас мэдээлэлээр сайн хангах хэрэгтэй байна. За 2 номер дээр хариулъя. Эрт илрүүлэгт 2025 онд бол нийт 25 тэрбум төгрөгийн зардал бол эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан. За 2026 оны хувьд бол эрт илрүүлэгтэй холбоотой төсвийн хуваарийг батлуулахдаа эрт илрүүлгийн зориулалтаар бол 20 тэрбум төгрөгийг бол төсвийн хуваарьт бол тавьсан байгаа. За эрт илрүүлгийн эрүүл мэндийн сайдын тушаал одоо өөрчлөгдөж байгаа. Энэ шинжлэгдсэн тушаал батлагдах хүртэл хугацаанд бол эрт илрүүлгээ бол төр зогсоосон байгаа. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн зогсоосон байна.